сайхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Grand Plaza дэлгүүрийн 4-р давхарт байрладаг Render Boo цаа бугын гутлын дэлгүүрээс энэхүү гуталтай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна. За энэхүү зөвлөгөө мэдээлэл маань цуврал дугаар маягаар хүрэх учраас та бүхэн анхааралтай үзэж гутлынхаа талаарх зөвлөгөө мэдээллийг бүрэн авах боломжтой юм аа. Өнөөдөр та бүхэндээ энэ дугаартаа гэрийн нөхцөлд цааны гутлаа хэрхэн яаж цэвэрлэх, за олон сараар яаж хадгалах талаар зөвлөгөө хүргэх гэж байна. Та бүхэн анхаарлаа хандуулаарай. За цэвэрлэхийн өмнө та дараах зүйлсүүдийг гарын дор бэлдсэн байх шаардлагатай. За үүнд сонин байх хэрэгтэй. Сонин маш олон сонин байх учраас чихэж өгөх учраас олон сонин бэлдэх хэрэгтэй. За арчих зөөлөн альчуур. За охид бүсгүүчүүд бидний байнга өмсдөг шилэн тархио. За энд болохоор усны шампуныг найруулад бэлтгэсэн юм байна. Та бүхэн тэгэхээр ус шампунь бас давхар бэлтгэх юм байна. За сонингоо бүгдээрээ бэлгээд тэр хаан хоншоор хэсэг хүртэл сайн чихэж өгөх хэрэгтэй. За энэ бол бэлтгэсэн юм зүйлт нь. Дөрөв хүртэл чихэж өгөх сайн. Цэвэрлж явах явцаанд гутлын хэлбэрийг алдуулах үүсвэрээс. За ерөнхийдөө энэ гутал маань цэвэрлэхэд бэлэн болсон байна. Гутлын төрөө хүртэл ч гэсэн та бүхэн анзаарч байгаа. За бэлдсэн ус шиг шампуньтай усаа сайн зэгсрээд засаж хөд бэлэн болох хэрэгтэй. За гутлаа засаж өгөх. Хит норгож болохгүй бас та анхаарах хэрэгтэй. Чихтэй. Асаас цацаад. За цацсан гутлаа та нөгөө зөөлөн нэлэн алчуураараа усны ширхгийн дагуу арчиж өгөх ёстой. Гутлын маань ус янз янзээр байралтай учраас та сайн харж ширхгийнхэн дагуу арчих ёстой. Сүрч арчиж болохгүй. За гутал маань ерөнхийдөө цэвэрлэгдээ дуусч байна. За шүрсэж цэвэрлсэн гутал маань хоёр өөр ялгаатай та харж байгаа. За дараа нь шилэн тархиогоо хоёр талаас нь гэж хайчилж өгөх хэрэгтэй. За гутлынхаа өндөртөө хамааруулж хит бас урд хит бас богино бас хайчилж болохгүйг анхаарах хэрэгтэй. За хайчилсан шилэн тархиогоо гутландаа бас усныхын ширхгийн дагуу дээрээс доош оруулж өгөх хэрэгтэй. За дээр нь угсан гутлынхаа шилэн илүү гарсан шилэн тархиогоо дээр зангидаж өгч байлгах хэрэгтэй. За хит богонд бол бас ууж болохгүйг та бүхэн анхаараарай. За цэвэрлсэн гутлаа шилэн тархиогоор ингэж өглөнө. За шилэн тархио маань маш бариу учраас гутлын маань үсийг сүрдээлэх юм уу эвгүй өглөгдсөн байж болно. Тийм учраас та бүхэн шилэн тархиогоо алсаас дахиж өргөөд үсийн дахиж цаавар янзалж өгч хадгалах хэрэгтэй. За энд ус нь ингэ сүрдээсэн байна. За ерөнхийдөө гутал маань ингээд цэвэрлэгдээ дууслаа. За ингээд шилэн тархиогоо угаж бэлтсэний дараа та бүхэн хатаах талаар бас сонирхож магадгүй юм. Гэрийн нөхцөл тасалгааныхаа температур та бүхэн 2-3 хоног байлгаж хатааж хэрэглэх ёстой. За хурдан хатаагийн паарн дээр бас тавьж болохгүй та бүхэн анхаараарай. Хэрэв паарн дээр тавьж халуун нөхцөлд хатаах юм бол таны гутлын доторх хэсэг буюу хөл ордог хэсэг маань агших аюултай учраас таны гутлын арзмаар болон сайз ч юм багдаж барих тийм аюул гарах учраас та бүхэн паарн дээр болон халуун нөхцөлд хатааж болохгүйг анхаарах хэрэгтэй. За гэрийн нөхцөлд 2-3 өдөр гэж хатаасныхаа дараа та буцаад
цоо шин одоо цаа бугын гуталтай болсон юм шиг тийм мэдрэмжийг бас авах нэ. За дараагийн цэвэрлэх арга бол байгалийн аргаар цэвэрлэх арга байгаа. Та бүхэн энийг бас сайн мэдж магадгүй юм. Шинэхэн орсодоо цасан дээр та бүхэн өөрийнхөө гутлыг одоо цасан дээр булхуулан цэвэрлж бас болох юм. Цаа буг маань өөрөө хүйтэн сэрүүн газрын амтан болохоор цасан дээр хөргөж өөрийнхөө арьсыг одоо цэвэрлж сайхан сүрлэг сайхан тийм болдог цогцолтолтой амтан байгаа. Тэгэхээр та бүхэн цасан дээр өөрийнхөө гутлыг булхуулан цэвэрлэхэд таны гутлын ч өнгө үс нь одоо сэргэж бас гялалцсан толгойр болохыг та бүхэн харах болно. Өнөөдрийн дугаартаа цаа бугын гутлын цэвэрлэгээ болон хадгалтын талаар та бүхэнд мэдээлэл хүргэлээ. Цэвэрлэхэд маань та бүхэн юу оролцсныг бас санаж байгаах. Ус шүршигч, шампунь, за шилэн торкод зөөлөн алчуур, сонин, за гутал хадгалах, хайрцаг бас бүгдээрээ хэрэгэлсэн. Өнөөдрийн дугаар маань Grand Plaza дэлгүүрийн 4-р давхарт байрладаг Render Boo цаа бугын гутлын дэлгүүрээс хүрлээ. Дараагийн дугаар хүртлээ баяртай.